За сайн байцгаана уу үзэх өдрийн минь. Дүүн бэргэдрийн дараагийн ангиараа уулзаж байгаад баяртай байна. Лайк шеэрэгээрэй. Энэ ангийнхаа талаар сэтгэлдээ бичээрэй. Суугаа дэмжихийг хүсвэл доорх тансаар хандив явуулаарай. За ингээд сурал руугаа орцгоё. Тэмдэгч хавжийг ашигласнаар түүний дайралтууд улам хүчтэй болж байна. Гэхдээ урдыг шигээ нарийн хурц биш байна. Өмнөх шигээ онож чадахгүй байна. Бидийг ингэж дэснэ гэж бодоогүй бололтой. Бухимдаж байгаа байх. Энэ бол бидний боломж. Арно. Ария бидэнд хүч хайрл. Энэ бол миний хамгийн хүчтэй туслах чадвар. Тулааны гэрэл. Бүх холбоотны үзүүлэлтийг эрс өсгдөг. Дайралт, гэрлийн хүч, мана, хамгаалалт болон сэргээх хурдыг 120%-аар нэмэгдүүлнэ. Хөөх, түүний хүч бас нэмэгдэх юм уу? Одны дайралт, гэрлийн гинжин зохилт. Тэдний ийм удаан дайралт надад нөлөөлөхгүй. Юу болоод байна вэ? Нэг л биш санагдаад байна да. Дэлхий тэр чигээрээ хурдан хөдөлж байгаа юм шиг. Үгүй ээ, би удаашраад байна. Одны дайралт, нэмэгдсэн сүнсний чадвар, дайсанд гинтийн цохилт өгч, хүрсэн дайсанд хараал шингээн, хөдөлгөөнийг удаашруулна, үзүүлэлтийг бууруулна. Бид түүнийг дийлж чадсан уу? Тэр сэлэмний авра барилга руу чиглэж байсан юм уу? Тэгээ зогсохгүй. Лушиас тэр хоёрын тулааны үеэр түүний зохилт бүр барилгад гэмтэл учруулж байсан. Тэгэхээр Алтанбаатар чинь Лушиасыг алах гэж оролдоогүй юм биш үү? Доод давхарт байгаа удирдуулсан сангуартан нарт туслах хэрэгтэй. Авгах Альфонсо. Би доторх хорхооны 3-1 байхгүй болчихлоо. Биеэ эргүүлж нөхсөн ч хүч минь буурсан байна. Ноён Олдын намайг сэргээж чадна. Тэр ариун нэгэн ийм зүйл хийсэн гэдэгт итгэж чадахгүй байна. Гэхдээ бас сайн ч болсон. Тэдний төлөвлөгөө бол намайг аль болох удаан хүлж барих байсан. Тэр төвөгтэй толон хуйг мөн эдгээх эцэдтэй хамтрагчид. Тэднийг ялахад нэлээд цаг орно. Хамгийн гол нь ноён Олдны аюулгүй байдал. Та хоёр эцгийнхээ эрхийг ихчтэй алдснаасаа болж надтай ажиллах болсон. Гэхдээ энэ та хоёрын буруу биш. Та хоёр сул доройдоо биш. Харин дэлхий бузар булаад авцсандаа л тэгсэн. Бид хамтдаа энэ ертөнцийг засна. Одоо шүтэгдэж буй буруу бурхтуудын оронд жинхэнэ эрхэм бурхан хаанчлах цагийг хамтдаа авчиръя. Тэгээд бид энэ дэлхийн жинхэнэ язгууртнууд нь болно. Миний ах бид хоёрын амьдралыг утгатай болгосон хүн бол ноён Олдын. Түүнд хинч хор хөнөөл учруулахыг би зөвшөөрөхгүй. Түр хүлээгээрээ ноён Олд би очиж байна. Миражийн сэлэм эд шидтэй элд. Хэрэглэгчийн сэтгэл хөдлөл болон хүчнээс хамааран эрний урт ба хэлбэр нь өөрчлөгдөнө. Чи Женрайны шав энд юу хийж байгаа юм бэ? Яагаад дахин замд минь тээглээд байгаа юм? 12 жилийн өмнөх тэр өдрөөс хойш анх удаа уулзаж байна. Тэгэхээр миний царайг сандаг юм байна. Гэхдээ чи мартсан юм уу? Миний эцэг Леонард Страйерийг чи хөнөөсөн. Өшөө авахар ирсэн юм уу? Тэр нэр танил сонсогдохгүй байна.
Би 100 хүнийг хөнөөсөн. Тэдний нэрийг бүгдийг нь яаж санах юм бэ? Харин нэг сайн мэдээ байна. Би одоо тулаан хийх сонирхолгүй байна. Тиймээс одоо явбал би чамайг амьд үлдээн. Амьд буцах боломж чинь нэн шүү. Өмнөх гинтийн дайралт үнэхээр хүчтэй байсан. Эсвэл тэр миний дараагийн хөдөлгөөнийг яг таг урьдчилан мэдэж байна. Эсвэл миний маана илрүүлэх чадварт баригддаггүй нууц чадвартай юм болов? Ямар ч байсан түүнийг амархан хүн гэж бодохгүй байна. Гэхдээ тэд биднийг зориуд салгаж тусад нь устгах гэж оролдож байгаа шалтгаан бий. Эцэст нь тэр мэдэж байгаа. Надтай нүүр тулан тулдахад хизээж ялж чадахгүй гэдгээ. Би чамд 10 секунд өгье. Надтай тулдах сонирхолгүй гэж үү? Тэгвэл үүнийг яах вэ? Чи навш чинь тэр илд яаж чи олж авсан юм? Энд бол ихрүүдийн бэлэг тэмдэг. Аалдны гараар тэдэнд олгогдсон хос сэлэм, Алтанбаатарын нарны сэлэм, Мөнгөн Баатарын амьшигээ хайрладаг сарны сэлэм. Хэрвээ чи намайг ялж чадвал дүүгийн чинь сүүлчийн үгийг чамд хэлж өгье. Тэгвэл би чиний хүслийг биелүүлж чамайг өөрийн гараар хөнөөе. Бүр гайхчихлаа. Гэрлийн суйн Суг Баатруу байсан бол энэ олон зохилтонд аль хэдийн өгчгсөн байх байсан. Гэхдээ би итгэж чадахгүй байна. Тэр яагаад ингэтлээ хурдан хэвээр байна вэ? Хувиргалт. Энэ чадвар миний биед байгаа тэмдэгт хорхоог идэвхжүүлэхэд би өөр төрхөд ордог. Маанага төвлөрүүлснээр хэлбэрээ өөрчлөхөөс гадна төмрөн хурцээр араатны бат бүх арьсны чанарыг ч дуурайлгаж чадна. Хорхон ходоодны хүчил. Луугийн хаан арга барил, сэлмийн урлаг, мандах луу. Хүчлийн манан. Намайг өөр нэг нэрээр дууддаг. Үхшгүй аалд. Чи хэдэн удаач намайг завдсан бай. Би үргэлж сэргэн. Эцэст нь дэвчээр, дэвсвэр маанага барж чи дуусна. Чи миний эсрэг тулдаж ихсэн цагаасаа л ялагдах ёстой болсон. Гэхдээ би шударгаар хэлэхэд чиний арга барил надад таалагдж байна. Чи сайн дайч, довтлогоо, хамгаалалт, тулааны ур чадвар дээр сайн. Чамайг өгөхөөс чи нөгөөнд би өөрийн тэмдэгтэй хорхооноос өгөх болно. Чамайг ариун нэгний оронд өөрийн боол болгоно. Эд баялаг, алдар цуу, хязгааргүй эрх мэдэл, Маркс Ласкерийн гэр бүлийн сангамартнуудын авч болох бүх эрх. Хэрвээ чи энэ тэмдэгтэй хорхоог аав шигээ залгиж өөрийн болговол эд бүгд чинийх болно. Чи хүн болгоноос илүү хүчтэй болмоор байна уу аалдын? Тэмдэгтэй хорхоог залгиснаар илүү хүчрхэг болдог гэж бодох хэрэггүй. Бүх зүйл чиний хэрхэн ашиглахаас шалтгаална. Хамгийн сайнаараа хөгжүүлж ашиглах хэрэгтэй. Тэр өдрөөс хойш би энэ хорхоог хүчийг дахин зээлж аваад хамгийн олон хүнийг аж өсгөн байжулсан. Энэ хорхоог бүрэн томруулахын тулд эцэст нь хорхоог бүрэн хөгжүүлсний дараа би хувиргалтын чулууг ашиглан жүтгэр болсон. Тэгсэн чинь энэ мүү? Энэ миний хүчний 1% гэж үү? Муу гэж үү? Хөөе чи үнэхээр бүх хүчээрээ тулдаад байгаа юм уу? Дайралтаас минь амьд үлдлээ гэж үү? Яаж тэр вэ? Чамайг болон ихэр баатруудыг хамтд нь устгаж чадах байсан ч яагаад чамайг салгаж энд байлгаад байгааг мэдмээр байна уу? Нэгдүгээрт
Би нээдэд хийх зүйл өгөх ёстой байсан. Хэрвээ би гурвуулан чинь устгах юм бол тэр өшөөгөө авсан мэт санагдахгүй. Хоёрдугаарт одоохондоо жөтгөр олдох нь ховор байгаа. Би луугийн зүрхийн хүчийг авсан. Шинэ хүчээ хэн дээр дурчих вэ гэж бодож байлаа. Мэдээж жөтгөрүүд дээр чадвар, луу болон хувирах. Өдөрт нэг удаа луугийн зүрхний хүчийг төр хугацаанд нэмэгдүүлнэ. Хугацаа 1 минут, нэмэгдсэн хүч 9%. Луугийн зүрхний хүчийг жөтгөрүүдээр хэрхэн ашигладгийг үнэхээр их хармаар байна. Дээр нь чи чинь өгшгүй алдан шүү дээ. Тэр нэр чинь үнэхээр гайхалтай. Луугийн зүрхээ тэр яаж нэгтгэж чадсан юм бэ? Тэр бол ариун нэгч биш. Жинраны шавьч биш. Нэг өрөвдөлтөй танихгүй хүн. Энэ боломжгүй мэт санагдаж байна. Би хитгэе дуршилт хийгээдгий. Үхэж болохгүй шүү. Би түнд асар их хүч байгааг мэдэрч байна. Би өөхийг хүсэхгүй байна. Энэ миний төгсгөл байж болохгүй. Ийм байдлаар лав биш. Бос, би өрдөө эхэлж байна. Чамайг ийм амархан алахгүй. Чи үнэхээр лайтай юм. Гэхдээ энд л чиний зам дуусна. Энэ бол хоёр ихэр баатрыг ятлах харга. Тэдний хүчний нууц энэ байсан гэж үү? Гэхдээ энэ амар ажил биш ээ. Энэ ажил биелэх нөхцөл нь эхлээд та гурав Алтан Баатарт хэр их хохирол учруулахаас шалтгаална. Дараа нь нийт чиний үүрэг чухал байх болно. Ингээд энэ сурал маань дуснаа. Суугаа дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив явуулаарай. За та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дараагийн анги маань хизээ орох вэ гэхээр ордгороо л орох болно. Орохгүй байна гэж бол байхгүй. Тиймээс see ya.